Ер нь синусийн график яадаг вэ? За ерөнхийдөө зүгээр ингэж зурах юм бол за тэгээс эхлэнэ гинэ. Хамгийн их тэгтэр цуу. Нэг дээр чинь хамгийн багада нэг дээр чинь аа. Ингээ яваад байна тий. Энд тэг байгаа. Хэд дээр нэг суугаа авдаа. 2-ны p дээр. Энд юу вэ? P. Энд нь юу вэ? 2-ны 3p юу тий? Тийм байт. За энэ нь бол хасах 2-ны p байгаа. Энэ жоо хол зурцсан байна гэхдээ хасах 2-ны. За гол нь юу вэ гэхээр хамгийн ихтэй нэг суугаа хамгийн багадаа юу вэ? Нэг суугаа. Тэгсэн чи энэ тэгэхээр юу гэсэн болох вэ гэхээр энэ хоёрын хооронд зөрөө юу болох вэ? 2 байх хэрэгтэй тий? Тэгсэн чи энэний зөрөө хэд авчих вэ? 6 авчиад байна. Яатсан гэсэн үг. Дээш нь доош нь 3 дахин яатсан байна уу? Угаацсан бохгүй. Тэгэхээр энэ тоо шууд юу вэ? За 3 гэж шууд хэлчих болно. Ойлгомжтой. За тэгэнгүүт ингээд дээшээ доош сун чинь энэ дээшээ сунахаар хэд дээр чихгүй 3 дээр чингүүт 3-оор жуулчингүүт энэ цэг чинь нэмэх 3 дээр чиж тийм үү ингээд нэмэх 3 дээр чинь энэ цэг нь болохоор яах вэ? Энэ цэг болохоор 3 дээр чих жишээ нь ингээд очих байхгүй юу? Гэсэн чинь энийг яатсан байна уу? Энэ дээдлэл нь ингээд 3 дээр очсон байсан чинь ингээд сунгаад ийм болцсон байсан чинь доош нь яасан бэ? 3-аар дарж байгаад эндээ өдөрцөн байна шүү дээ. Үнэ үү? Тэр нэг гэсэн үг. Тэгээд эндээ орлуулаад хэд гарах юм? Дог өчгөн хасах 3. Нэг нь 2-ыг өчгөн 3. Энэ 21. 27 юм тий. График оруулах гэж байна шүү дээ.